Би одоо сүүлийн хэдэн жил Halloween-аар ингээ хаалга тогшиж байгаа хүмүүсээс амар айдаг. Би юусэн хаалга онгоолгож өгдөг байхгүй. Одоо Америкт ч юм уу эсвэл ингээ Европын орнуудад ингээл хаалгын хөвгтөл ингээл хүүхдүүд балбж байгаа л trick or treat гэл ингээл чихэр авдаг да тэр айлаасаа. Тэг хэрвээ ингээ хаалга онгоолгож өгөхгүй байгаа айл бол айгу бүдүүлэгт тооцогддог юм шиг байгаа юм. Тийм болохоор энэ жил би хаалга онгоолгож өгье гэж бодож байгаа. Гэхдээ ингээ Halloween костюм өмссөн хүмүүст л би зөвхөн ингээд чихрөө өгнө гэж бодож байгаа. Би одоо гарч дэлгүүр орлоо. Чавстайгаа амар хүүтэй юм бэ. Би энэ 25 орчие гэж бодож байна. Тэгэл ер нь бүх юм байдаг үстэй. Ойрхоноор нь шууд иш орчие гэж бодлоо. Зэ аюу ах вэ? Би ч мөр амар гоё цэнхэрлэг юм явж штэ. Харнаа. Энд гоё юм байна. За эднэр жоохон харнаа, тойрноо. Хүй би баг эдний лого шиг адилхан уцалсан юм шүү. Оо. Энэ ч гоё юм шүү. Nerds. Гоё цэнхэр өнгөтэй байна. Угаас юм гоё зомби момбины зурагтай Nerds. Угаас их гоё чанартай. Ингэж сайн байна уу? Жижигхэн тор авч. Би өөрөө их цэнхэр өнгөнд дуртай болохоор цэнхрээс нь их авнаа. J25-аас зөндөө авчлаа. За энд суугаад амталж үзнэ. Маш гоё. Амттай би мэднэ нэг. Оо хөөрхөн эсгэлэн байна шүү. Энэ өстой чанартай юм байна. Хүүхэд ингээд нэг идэхэд л хаваск өдрийн хэрэгцээ болоо. Gluten free гэсэн байгаа. Чернелиагаа нэ ийм амар урт. Тэгээ зөвхөн J25 зарж байгаа мэлээ. Би тэгтээ аюу гоё чанартай яг л нэгийг идэхэд хангалттай юм. Чихэр авсан тэгээд нэг хаалга тогтсон хүүхдэд яг л нэг ширхгийг өгнө. Тэгээ энэ ийм зомби момбигийн зурагтай. Заавал Halloween-аар ч гэлтгүй яг энгийн үеүүдэд хичээл орохоос өмнө ч юм уу идэхэд аюу тохиромжтой юм байгаад байгаа. Тэгээ та нар айлын хаалга тогшоод хэрвээ ингээд ийм юмдаа ингээд чихэр зөндөө цуглуулж чадсан бол тэрийг нэг дор биш хайлуулах өдөрт нэг ширхэг гэдэг ч юм уу те лимиттэй идээрээ. Happy Halloween J25-аас нэг аваарай. Шүдээ угаагаарай хүүхдүүдээ.